Энэ бичлэгийг үзэх үедээ юу ч идэхгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ та интернетэд өөрийгөө бүхнийг үзэж харсан, ямар ч шок контентэнд зочирлгүй болсон гэж боддог бол баяр хүргэе. Та гүн гүнзгий амд орч байна. Ягд гэвэл өөрийн амьдралыг бүр там болгож, тэрнийгээ олон нийтэд шууд дамжуулдаг хүмүүс улс орон бүртэл байж байдаг. Тэдэн дундаас хамгийн онцгой төрлийн хүмүүс нь ер нь бол шууд утгаараа хогийн цэг шиг болгосон гэртээ амьдардаг хүмүүс. Асмонголд гэх мэтийн долларын саятан болсон ч гэсэн хандлтын төлөө хог новш дунд амьдралаа үргэлжлүүлдэг хүмүүсээс эхлээд гэр орноо хогоор дүүргээд трэш контент бүтээгчид бишгүй олон байдаг. Гэхдээ тэд өнөөдрийн ярих энэ хүний дэргэд юу ч биш гэд төсөөлөд үзтээ. Бид энэ удаагийн бичлэгээр Японд трэш контентоор алдартай болж нэлээд шуугуулсан нэгэн эмэгтэй түүхийг ярих болно. Дахин сануулъя. Хоол унд идэж байхдаа энэ бичлэгийг үзэж хэрэггүй шүү. Түүнийг Сайко Чан гэдэг Японы TikTok дээр жинхэнэ заван амьдралын хатан хаан мэт нэр хүндэд хүрсэн нэгэн. Орон сууцанда амьд жом мянгаар нь байлгадаг. Тэдгээр нь видео бүрийнх нь туслах дүр байж байнга бичлэгүүдэд нь гардаг юм. Бүсгүй өөрийн энэ аимшигт амьдралынхаа хэв маягийг тасралтгүй мөнгө, сая үзэлт болон хамгийн гол нь нэр алдар болгон хувиргажээ. Албатан нүүлгэх тухай алдан бичгээр өөрийгөө битүү наагаад олон нийтийн газар бүжиглэнэ. Ялзарч муутсан хүнсээр хоол хийж идээд смути хотгохдоо аяганд нь үсрээд орчихдаг жомнуудыг ч тоолгүй уучдаг нэгэн. Үсээ огт угаалгүй бохирдоход тэр хүмүүсээс авсан хандваараа шампунь авахгүй, харин гурил болон будааны нундхыг ашиглан туршилт маягаар үсэндээ түрхдэг гэн. Сайко Чаныг орчин үеийн Японы интернет орчин дах жинхэнэ гаж үзэгдэл гэж зүй ёсоор нэрлэж болно. Тэрээр TikTok-т гэнэт алдаршиж, бараг 400 мянган дагагчтай болсон Япон бүсгүй юм. 2024 оны 3 дугаар сард түүнийг хинч мэддэггүй байсан бол 8 сар гэхэд тэрээр 100 мянган дагагчтай болсноо тэмдэглэж, ердөө 2-7 хоногийн дараа үзэгчдийн тоо 2, улмаар 3 дахин өсөж бичлэгүүдийн хандлт саяар тоологдох болжээ. Тэрээр өөрийн өвөрмөц амьдралын хэм маяг болон сэтгцийн асуудалтай байдлаасаа болж битүү жомтой байранд амьдрах болсноороо алдаршсан нэгэн юм. Хоол хийж буй гимгүү мэт бичлэгүүдийн ард жомнууд чөлөөтэй мүлхэж байдаг нь түүний видеог интернетэд түүмэр мэт тарахад хүргэжээ. Хэрвээ галтгоо гэж нэрлэж болох бол яриагаа одоо түүний галтгоо шиг газраас эхэлцгээе. Галтгоонд нь байх хогийн овоолго дээр байрлуулсан зөөврийн пилетик дээр хоол хийдэг бөгөөд тэр пилетик сав 2 урд өмнө нь хизээ нэгэн цагт угаагдж байсан гэдэгт эргэлзэж байна. Бичлэг дээр тэр хоолны савн доторх жомнуудыг хогийн овоолго руугаа сэгсэрч унгаагаад л хоолоо хийж эхэлдэг. Түүний байрыг аль хэдийн тусдаа бий даасан экосистем гэж үзэж болно. Учир нь мянган жом түүний үлдээсэн хог хаягдлыг дахин боловсруулж байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Жом нь яг л хортон шавж биш, гэрийн тэжээвэр амтан шиг тэдэнтэй харилцаа тогтоож жи гэж өхөрд нь нэрлдэг. Ингэснээр эдгэр жомнууд түүний онлайн драмын бүрэн эрхт туслах дүрүүд болжээ. Энэ галзуурлын цар хүрээг илүү сайн ойлгуулахын тулд хэлэхэд тэр пилетикээ асаагаад зүгтааж амжаагүй жомнуудыг шууд хутгаж, жом шарж байгаа бичлэгээ хүртэл оруулж байсан. Сайко Чаны хоолны шоу хүнсний аюулгүй байдлын бүх дүрмийг хэрхэн зөрчих тухай гарын авлага гэсэн үг. Жишээлбэл түүний хамгийн их буюу 20 сая гаруй хандлт авсан бичлэгүүдийн нэгэнд тэр муутсан махаар гоминтой хоол хийж байх бөгөөд цаана жомнууд нь ярзганаж байдаг. Энэ бичлэг 2024 оны 7 дугаар сард хийгдэж, магадгүй түүний итгэмээргүй нэр хүндийн эхлэл болсон байх. Өөр нэг бичлэгт тэр зул сарын баяраар ард нь баярын дуу ихшиглэж байхад ялзарсан мэт харагдах үхрийн махаар хоол хийж жомнуудыг махнаасаа үргээж байв. Энэ нь яг л баярын өдрөөр гардаг хоолны шоуны аимшигтай хувилбар, эсвэл Resident Evil 7 тоглоомын нэгэн алдартай хэсэг шиг харагдаж байна. Хэдэд дотор муухармарч гэлээ бас үцгээ болох боломжгүй гэж хүмүүс сэтгэгдэл бичцгээсэн байдаг. Энэ бичлэгтээ Сайко Чан ямар нэгэн татсан махыг савлгаатай нь шууд богино долгионы 100-нд хэдхэн минут хийгээд л гаргаж ирээд 50 гихч нь эдэж орхидог гэжээ. Тэр хэдэн 7 хоногорч усанд орохгүй байж чадах бөгөөд гудамжинд шүдээ угаахтаа бичлэг хийгээд дараа нь гоо сайхны бүтээгдэхүүний нээлтэнд юу ч болоогүй юм шиг очиж чадна. Өөр нэг онцгой зүйл бол түүний чихмэл бамбруушнууд. Эмэгтэйд маш олон бамбрууш байдаг бөгөөд тэдэнтэйгээ байнга тоглож байгаа нь бичлэгүүдэд нь гардаг. Гэхдээ хачирхалтай нь энэ биш. Харин тэр тэднийг хэр буртаг болон жом найзуудаасаа хамгаалахын тулд гялгар уутанд боож тавьсан байдаг явдал юм. Тиймээ тэр ялзарч буй нүхэнд амьдарч, хоол хүнсэн шимэгч хорхоогоор дүүрэн байхад чихмэл бамбруушуудаа болохоор бохирдуулахгүйг анхаарч, тэдэнд зориулж өөрийн гараар хийсэн хамгаалтын өмсгөл өмсгсөн нь анхаарал татаж байна.
Гэхдээ бичлэгнүүдийнх нь бүх драм нь түүний эмх замбраагүй амьдралын хэв маяг Японы орон сууцны хатуу хууль дүрмтэй уулзрах үед эхэлдэг. Нэгэн өдөр байрны эзэн нь эмхтэйг хөөх гэж оролцсон бөгөөд гэрийг нь жоомоор дүүргэж өмхийн өндөрний их усүр болгосон нөхцөл байдлыг бодоход энэ нь гайхах зүйл огтос биш юм. Үүгээрч зогсохгүй бүсгүй байрыг нь завааруулснаас гадна тэрээр бараг 2 жилийн турш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй байна. Ингээд байрных нь эзэн түүнийг хөөх үед бүсгүй яасан бол зөвөө тэр өөрийн эсэргүүцлэг контент болгон хувирглаа. Тэрээр байрнаас гарахыг шаардах хуудсуудыг аваад хувцсан дээрээ гоёл чимэглэл мэт нааж олон нийтийн газар алхаж эсвэл сүши идэж байв. Эдгээр албан ёсны мэдээллүүдэд огтхонд санаа зовсон шинжгүй хуулийн бичиг баримтыг гоёл чимэглэлээ олгожээ. Бүсгүй тэр байранда жил хагас амьдрахдаа ердөө 6,000 орчим доллар төлсөн гэж хэлсэн. Токиогийн өндөр түрээстэй харьцуулахад энэ нь жинхэнэ дээрэмл гэсэн үг. Гэхдээ тэр төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ нуулгүй өөрийн бичлэгүүддээ үзэгчдэд хүлээн зөвшөөрдөг. Бүсгүй шинэ гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авч туршиж үзэж байгаагаа оруулдагч мэдээж хэрэг түрээсээ төлөх төлөлгөө түнд байхгүй байлаа. Улмаар түүний энэ аимшигтай амьдралын хэв маяг байрныхын цар хүрээнээс ч хальж эхлэв. Түүний байрнаас гарч буй аимшигт үнэр Жомны асуудлаас болж мэдээж хөршүүд нь хамгийн түрүүнд шоконд орж хөршийнх нь байруудыг түрээслэх боломжгүй болжээ. Бүр түүний байрны доор байрлах офис хүртэл хордон шавжны дайралтанд байнга өртдөг байна. Арга барсан хөршүүд нь түүнд хамтын мэдэгдэл үлдээсэн бөгөөд утга нь маш энгийн. Тэд түүний жомнуудаас залхсан тул тэр 6 сарын дотор нүүх ёстой. Эс бөгөөс шүүхэд өгнө гэжээ. Ийм зүйлд эмхтэн хариу үйлдэл юу байв? Тэр цэвэрлэгээний компани хөслийн оронд уурлаж хөршүүд нь түүний овог нэр байрны хаяг зэрэг хувийн мэдээллийг нь задруулсан тул цагдаа эсвэл өмгөөлөгчд хандна гэж мэдэгдэв. Гэвч хачирхалтай нь тэр өөрөө тэрхүү мэдээллийн зургийг TikTok дээр бүрэн ихээр нь байршуулж өөрийнхөө мэдээллүүдийг өөрөө сайн дураараа тарааж өргөсөн юм. Эцэст нь байрны эзэн төвчээр нь барагдаж түүнд тулган шаардах бичиг өгөв. Тус бичигт бүсгүй бичлэг хийхэ болж байраа цэвэрлээд түрээсээ төлөөд хүн шиг амьдрах эсвэл байрыг нь суллаж өгöd явах. Гэвч Сайко Чан шаардлагыг биелүүлсэнгүй тул нэгэн өдөр түүний түлхүүр хаалгандаа таарха болов. Тэрээр хөршийнхэн цоочтой харьцуулахад өөрийнх нь түлхүүр цоочондоо бүрэн орохгүй байгааг харуулсан сүртэй уйлж унтсан бичлэг хийжээ. Ингээд маш богинохон хэдийч цэвэрхэн амьдралын үе түүний хувьд эхэлнэ. Хөөгцөнхөө дараа тэр хэд хоног зочид буудлын гайхалтай цэвэрхэн тохилог өрөөнд амьдрав. Үзэгчд нь амьсгаа даран энэ одоо түүний засарч буй цаг үе юу гэж харцгааж байлаа. Зочид буудалд байхдаа тэр дэлгүүрээс авсан бэлэн гомонгоо идэж буй бичлэг хийсэн ба чихмэл бамбуушнууд нь ч түүнтэй хамт байгаа харагдсан байна. Уутанд ороосон бамбуушнууд аюулгүй байгааг харсан шүтэн бишрэгчдэнд баярлаж байв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Тэр нөгөө бохир ордондоо төд удалгүй буцаад очсон юм. Шууд дамжуулалтын үеэр тэр хостес бааранд орж арх унгаа нэг эрэгтэйгээс байрлалгүй ороход нь туслахыг гуйжээ. Тэр залуу төд удалгүй найзуудынхаа хамт асуудалд орсон бүсгүйд туслахаар шийдэн нэгэн тагтаар нь дамжин орж хаалгыг нь дотроос нь нээж өгсөн байна. Байран дотор юу байсныг харсан бас тэр их өмхийн үнрийг үнэртэж жомнууд дээгүр гүйсэн залуугийн царайг та бүхэн өөрсдөө харж болно. Жомны ертөнцийн сүр дуулантай иргэн ирснийхээ дараа тэр ердийн контентоо өргөжлүүлэн хийсээр байв. Смути найруулж жомтой хоолоо идэнгээ байрнаас нь хөөж буй хайрын захидлуудыг хүлээн авсаар байлаа. Энэ явдлын дараахан түүнд улаан ягаан өнгийн дугтуутай захидал ирсэн бөгөөд сэтгэгдэл бичигчд үүнийг өр барагдуулах мэдэгдэл байна гэж бичицгээж байсан юм. Энэ анхааруулга байсан бөгөөд хэрв өрөө төлөхгүй бол эмхтэн эсрэг хэрэг үүснэ гэсэн үг. Сайко Чан урдын адил энэ талаар бичлэг хийж үзэгчдээсээ юу хийхээ асуухад хүмүүс зүгээр л төлбөрөө төлчих гэж хариулцгаах боловч бүсгүй энэ хувилбарыг хизээч авч үздэггүй. Ингээд нэг өдөр Токиогийн шүүх албан ёсоор шийдвэр гаргаж Сайко Чан байрнаасаа гарч $9,000 төлөх ёстой болов. Шалтгаан зөвхөн өр биш, түүний байр жинхэнэ биологийн гамшигын голомт болж хувирсантай холбоотой байлаа. Шүүхэд олон арван гомдол ирсэн бөгөөд үүний дунд дараах зүйлс тодорхой болжээ. Түүний байрны доод давхарт байрлах офисын ажилчид өглөө бүр ажлаа жом соруулах цэвэрлэгээнээс эхэлдэг. Тэд 2 сарын турш өглөө болгон жом устгах утаат бөмбөг ашигласан ч ямар ч нэмэр болоогүй байна. Жомнууд нь төд удалгүй бүр хоронд нь дасан зогсож улам хүчрэгчсэн мэт байв. Харин дээд давхрын хөршөөд нь хогийн цэг болон нийтийн бие засах газрыг нийлүүлээд дотор нь амьдарч байгаа мэт байна гэж гомдлжээ.
Хаалганыхын завсраар ялзарсан эсвэл шээс шиг өмхийн үнэрсийн хийж харин орцонд жомнууд аймараа жагсаж байлаа. Мөн Сайка-чан хуршүүдтэйгээ таарлахдаа тэднийг гомдол гаргадаг учраас доромжилж үхээч гэж орилдог байж. Үүний дараа хуршүүд нь тэслэхгүй ийм амар хөршөөсөө залхан нүүцгэж эцсийн дүндээ тэр давхар бүхэлдээ хоосорч орон сууцны цогцлбарын үнэлгээ 2 од хүртлээ унсан байна. Ингээд шүүх хурал болсон ч бохрын хатан хаан маань шүүх хуралд ирсэнгүй. Өмгөөлөгч үгүй, загталч үгүй, бүр албан ёсны хариуч өгсөнгүй. Юу ч байсангүй. Шүүхийн тогтолцоонд ийм үйлдэл нь бүх буруутгалыг хуулийн дагуу шууд хүлээн зөвшөөрсөнтэй адилтгаж үздэг. Ингээнээр хэлбэл хэрв чи ирж эсэргүүцээгүй бол нэхэмжлэгчийн хэлсэн бүхэнтэй санал нийлсэн гэж үздэг байна. Тиймээс шийдвэрийг түүнийг байлцуулахгүйгээр гаргажээ. Шүүх байрны эзний шаардлагыг бүрэн хангаж түүнийг албатан гаргуулах, өрийг нь төлүүлэх, мөн энэхүү жомны олон ангид киног нь албан ёсоор дуусгар болгох шийдвэр гаргав. Гэтэл гинтийн зүйл боллоо. 7 дугаар сард Сайко-чан давж заалджээ. Тэрээр албан ёсны баримт бичгтээ дараах зүйлийг бичсэн байв. Би эцэг эхийнхээ 5 жилийн хүчирхийлэл, сургуулийн 10 жилийн дээрлэхэлтээс үүдэлтэй сэтгцийн эмгэгтэй байсан тул түрээсээ төлөөгүй, гэрээч цэвэрлээгүй гэжээ. Хувийн сэтгэлийн шархан гэрээ жомны голомт болгож хөршүүдэд айлган сүрдүүлэхийг нь хэрхэн зүвтгэж байгааг хэн ч ойлгосонгүй. Энэ бүхний хажуугаар Сайка-чан стримнийхээ үеэр сая хандлт авч маш их бэлэг хандив данаат цуглуулдаг байлаа. Гэхдээ энд нэг асуудал байна. Түүнд мөнгө бэлэг явуулсан хүмүүс түүнийг мөнгөө зүгээр л дэмий зүйлд үрж чухал асуудлаа шийдвэрлэхэд зориулахгүй байна гэж гомдлжээ. Мөнгө түүнд ямар ч тус болдоггүй. Учир нь тэр нөхцөл байдлаа сайжруулахын тулд үүнийг ашигладаггүй. Үзэгчдийн зарим нь магадгүй энэ бүхнийг гинэн хүмүүсийг мэхэлж мөнгө салгах нарийн төлөвлөгөө гэж бодож байлаа. Гэхдээ энэ таамаглалыг няцаах нэг ноцтой жишээ бий. Би энэ бичлэгтээ 18 нэмэх анхааруулга авахыг хүсэхгүй байгаа тул мөн эмзэг үзэгчдэд хүнд тосхой гэхээс сэргэлж одоо ярих зүйлийнхээ дүрсийг бүрсэлгэж цензуур тавих болно. Товчхондоо тэрээр Сайко-чан нэгэн удаа хурц ирмэгтэй зүйлд өсгийгөө маш ноцтой гэмтээжээ. Ямар ч эрүүл хүн шууд эмнэлэг твтгэхээр тийм хүнд гэмтэл байсан гэж хэлж болно. Стрим дээр нь хөлн хальт гарах үед TikTok хүртэл түүнд анхааруулга өгч байв. Гэвч тэр энэ бүхнийг огт тоолгүй хайж бүр 2-7 хоногийн турш цэвэрлэж ариутгах нь бити хэл өөрөө ч усанд ороогүй юм. Дээрээс нь шалан наалдамтгай хэр буртаг болон жоомоор хучигдсан байдгийг санах хэрэгтэй. Бүсгүй ил шархтайгаа шалан дээгүр хөл нөцгөн явж тэрээр бүтэн сарын турш эдгэрэх үйл явцаа баримтжуулан зураг болгон оруулсан бөгөөд зураг бүр дээр өдөр өнгөрөх тусам түүний шарх нь уламл мууцаар байв. Энэ явдлаас өмнө түүнийг үнэхээр ингэж амьдардаг гэдэгт эргэлздэг хүмүүс байсан бол одоо комент хэсэгт түүнийг зүгээр л үнэхээр ухаан муутай, мэдрэл муутай эмэгтэй гэж дуутах болжээ. Гэхдээ бүх зүйл гайгүй өнгөрсөн. Ийм нөхцөлд амьдарсаар байгаад дархлаа нь дээд зэгтээ хүрч хөгжснөөс болсон уу? Энэ түүний хувьд зүгээр л нэг шалбархай төдий байсан бололтой ноцтой асуудалд хүргэлгүй зүгээр болсон юм. Түүний бичлэгийн сэтгэлүүд дунд аврагчийн синдромтой хүмүүс их тааралддаг. Хүмүүс тэр ингэж амьдрахад дэндүү хөөрхөн эсвэл тэр ийм байдалд ороход хэтэрхий үзэсгэлэнтэй. Би түүнийг аварч чадна. Хэрвээ би очиж чаддагсан бол түүнийг өөрчлөнө гэж бичиж байлаа. Энэ нь зөвхөн сэтгэлээр хязгаарлагдсангүй. Түүнийг аврах хандив цуглуулах зорилготой Twitter хаяг хүртэл нээгджээ. Энэхүү шашин мэт бүлэглэлийн зурвсуудад бид таны үнэнд шүтэн бишрэгчэд танд асар их хэмжээний хандив өгөхийг хүсэж байна гэх мэтэр бичдэг. Тэд түүнийг бохирдлын гүнж гэж нэрлэж, түүнтэй холбоотой арт зургуутч зурцгаадаг нь түүнд үнэхээр хангалттай олон шүтэн бишрэгч бийг илтгэж байна. Сайка-чан нэг удаа өөрийгөө нянгаас айдаг өвчтэй гэж мэдэгдсэн бичлэг оруулжээ. Мэдээж сэтгэл битсэн үзэгчд нь үүнийг нь шууд л няцаасан. Нянгаас айдаг хүн яаж ийм нөхцөлд жомоор хүрээлүүлж амьдрч чадах юм бэ гэсэн нь мэдээж логиктой байлаа. Хоёрдугаарт түүний санхүүгийн зарцуулалт Япон хүмүүсийн хувьд ямар ч логикгүй мэт санагдаж байгаа тухай сэтгэлдлүүд ихээр бичиж эхэлсэн юм. Түүний инфлюенсер эсвэл уран бүтээлч болох хүсэл нь энэ эмх замраагүй байдалтай үргэлжлүүлэн амьдрах, үүгээрээ олонний анхаарлыг татах сэдлийг нь улам бадраадаг гэж тэд дүгнжээ. Бүсгүй алгоритм хэрхэн ажилдаг, мөн өөрийн амьдралыг ийм алдартай контент болгохдоо хэрхэн ашиглахаас сайн мэддэг нь гарцаагүй. Хэдийгээр одоо тэр сая үзэлт хандив авч байгаа ч үүнээс бүр өмнө л тэр ингэж амьдарч эхэлсэн гэжээ. Яагаад ингэх болсныг нь ойлгохын тулд бид түүний өнгөрсөн рүү өнгөх хэрэгтэй. Эндээс энэ түүх инээдтэй санагдахач болж болно.
Бохирдлын гүнжийн цаана сэтгэлийн гүн шарахтай хүн нуугдж байгаа нь яагаад хэвийн амьдралаас татгалзаж бөгн тайлбарладаг гэж үздэг. Сайко Чан алдартай болсны дараа түүний маш хүнд хүүхэд насны тухай ярьсан хуучин ярилцлага нь цахим сүлжээнд гарч ирэв. Түүнийг 4-р ангид байхад эцэг эх нь салсан бөгөөд хүүхэд нас нь байнга сэтгэл зүйн хүчирхийлэлд өнгөрчээ. Эцэг эх нь түүнийг арчаагүй амтан хог шаар гэж байнга дуудаж чамайг төрүүлдэггүй л байж гэж хэлдэг байсан юм. Нэг төсөөлөд үзтээ хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй хог шаар гэсэн бодолтой өсөж байна гэд. Тэрээр энэ нь ихэвчлэн сэтгэл зүйн хүчирхийлэл байсан гэж тайлбарладаг. Гэр бүл салсны дараа ээж нь ганцаараа үлдэж санхүүгийн хүндрэл нэмэгдэхин хэрээр ээжийнх нь харгас хэрцгий авир улам л ихссэн байна. Тэрээр мөнгө нэмээд цэцэрлэгт байхаасаа эхлээд л үе тэнгийнхнийхээ дээрлэхэлтийн золиос байжээ. Бага сургуульд байхдаа сүүлд сонгомл хэлгүүтэх өвчин гэж нэрлэгдсэн сэтгцийн эмгэгийн байдалд орж зөвхөн сургууль дээр л үг дугарч чадхаа болсон байна. Багшийг нэр дуутахад дугарч хариулж чаддаггүй байсан нь ангийнхных нь нүдэнд түүнийг мэдэж хачин нэгэн болгож харагдуулжээ. Гэртээ хүчирхийлүүлж сургууль дээр дээрлүүлсээр тэр сэтгэл зүйн хувьд бүрэн сүрсэн байна. 16 наснда тэр сэтгцийн гүн хямралд орж амиа хорлох орлолох хийж байлаа. Үүнээс болж тэрээр 1 жилийн турш сэтгцийн эмнэлэг твтэж байгаад ахлах сургуулаа бүр мөсөн орхижээ. Сэтгцийн эмнэлэгт өнгөрөөсөн хугацаа түүний хувьд маш аимшигтай байсан бөгөөд эмнэлгийн ажилтнуудын зүгээс бэлгийн дарамт үзүүлэх тохиолдолч гарч байв. Нэг удаа тэр эмнэлгээс оргож гэртээ гүйж утсан боловч тэнд түүнийг зөвхөн загнаад зогсохгүй цагдаа дуудаж буцаан хөргүүлсэн байна. Цагдаа нар хүртэл түүнийг оройн цагаар хүмүүст саад боллоо хэмээн тэр үед нь зэмлэжээ. Яг тэнд сэтгцэн эмнэлэгт байхад нь сэтгэл зүйн тестийн дараа Сайко Чанд хөгжлийн бэрхшээл гэсэн онц тавьсан байна. Эмч нар түүнд энэ нь өвчин биш, харин хизээч бүрэн эдгэрхгүй тархины хөгжлийн саатал гэдгийг нь тайлбарлажээ. Эмнэлгээс гарсныхаа дараа Сайко Чан ганцаараа амьдрахаар Токио руу нүүсэн байна. Чөлөөт уран бүтээлч хийж, шөнийн ээлжээр ресторанд цагийн ажил хийдэг байсан бөгөөд стресснээс болж өсөн унаж эхэлжээ. Эмчилгээний зардал болон хэдэн 100 мянга бүр хэдэн сая йен хүрч болох эмчийн зөвлөгөөний мөнгийг олохын тулд тэр насан туршидын киноны салбарт ажиллах талаар хүртэл бодож үзсэн байна. Ирчүүдээс айдаг, тэдэнтэй харилцаж байсан ямар ч туршлагагүй байсан хэдий ч ийм зам сонгох талаар ботсон гэжээ. Харин одоо тэр эцэг эхтэйгээ бараг холбоогүй бөгөөд нэгэн цагт түүний сэтгэл санааны түшиг тулгуур байсан эмээтэйгээ хүртэл холбоогоо тасалсан байна. Сайко Чаны түүхээс та зарим нэг зөрчилтэй зүйлсийг анзаарсан байх. Үүнээс үүдэн энэ бүхэн зүгээр л алдартай болохын тулд бүрдүүлсэн дүр гэж олон үзэгчид дүгнэхэд хүргэдэг. Тухайлбал тэр өөрийгөө хикикомори буюу гэрээс гардаггүй хүн гэдэгч олон нийтийн газраар тайван бүжиглэж арга хэмжээнд очиж ярилцлага өгдөг шүү дээ. Эсвэл нянгаас айдаг айцтай гэж мэдгдсэн мөртлөө аимшигтай заваа нөхцөлд амьдардаг. Бас ирчүүдээс айдаг гэж гомдолдог хэрнээ насан туршидын салбарт ажиллах талаар нухацтай бодож ярилцлагаас нь сонсоход бүр сонгон шалгаруулалтад хүртэл явж байсан. Эсвэл наад зах нь хостес баарнд эрэгтэй хүнтэй тэврэлдэд тайван сууж байсан гэх зэрэг зөрүүтэй байдлууд юм. Тэр олж буй мөнгөө ухаалгаар зарцуулдаггүй тул тасралтгүй урсан ирэх хандванд юу ч болохгүй. Түүнийг мөнгөний төлөө аимшигт дүр төрхөндөө үргэлжлүүлэн үлдэхэд хүргэдэг байж болох юм гэж хүмүүс таамагладаг ажээ. Бусдын шаналл циркийн шоу болон хувирч, үзэгчид өөрсдөө ч мэдлгүйгээр асуудлын нэг хэсэг болж хувирдаг трэш контентын үзэгдэл гэдэг нь энэ юм. Түүний дагагчид аль хэдийн Сайко Чаны зовлонд дасчихсан. Цахилгааны өр эсвэл хөөгдөх аюул гэх мэт шинэ асуудал бүр нь зүгээр л олон ангид киноны ээлжид нэгэн анги мэт хүлээн авагддаг болсон байна. Сайко Чан алдартай болж өөр тиктокеруудтай холбоо тогтоосон ба нэгэн тиктокт бичлэг хийдэг залууд ойролцоогоор $300 гаруй тэнцэх мөнгөний өртөйг нь. Тэгээд тэр залуу мөнгө нэхэж эмгтэйг мөрдөж бас түүгээрээ контент хийж эхэлжээ. Үүгээр зогсохгүй тэр залуу Сайког 20 гаруй настай биш харин 43 настай гэж өөрийнхөө бичлэгүүдээр баталж байсан юм. Мөн тэр шинэ iPhone худалдаж авдаг хэрнээ өрөө өгөхөөс татгалздаг хүүхэн гэж буруутгаж байлаа. Бүсгүй өөрийнхөө насыг хизээч хаанч дурдж байгаагүй тул насныхаа талаар хүмүүст худал хийсэн эсхийг ойлгоход хэцүү. Энэ талаар баттай мэдээлэлч байдаггүй. Залуу бичлэгтээ тэр 43 настай гэж тарааж байгаа нь зүгээр л түүний муухай харагдаж байгааг шоолсон үйлдэл байж магадгүй гэдэг байна. Нэг мэдээний нийтлэлд хөршүүдийнх нь мэдүүлснээр тэр 2016 онд нөгөө байрандаа нүүж орсон гэжээ. Түүний би 19 наснда Токио руу явсан гэж хэлснийг тооцвол одоо тэр 29 орчим настай байх магадлалтай. Мөн Твиттерийнхэн нэр дээр төрсэн он нь байж болох 1994 гэсэн тоо байдаг.
Сайко-чан сүүлдээ стримнийхээ үеэр өөртөө нь гудамжинд тааралцсан санамсаргүй хүмүүсийг намайг мөрдөж байгаа хүн байна гэж сэжиглэж эхлэв. Тэр гудамжинд яваа энгийн нэгэн ахмад насны эрэгтэйг харах төдийд л жинхэнэ жүжиг эхэлдэг болсон байна. Эндээс харахад за ингээд бүх зүйл дуусч тэр бүр мөсөн галзуурч хий зүйл ургуулan боддог шинж тэмдэг харагдаж байна гэж бодмоор бичлэгүүд олноор нь оруулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь бас оргүй биш. Мөрдөгч нэг удаалав үнэхээр байсан бөгөөд бас нэг солиотой залуу гудамжинд түүний араас алхаж гэртээ хэрхэн буцаж байгааг нь бичлэг хийж интернетэд тавьсан байдаг. Эцсийн дүндээ Сайко-чаныг байрнаас нь хөөсөн бөгөөд тэр одоо шинэ цэвэрхэн байрнаас стримээ өргөжлүүлэн хийж байна. Үүнтэй зэрэг цайд түүний байртай холбоотой шүүхийн маргаан, төлөгдөөгүй өр шир, мөрдлөг мөшгөлт бас ажил дээрээ цалингаа аваагүйгээд олон асуудлын мөрдөн шалах ажиллагаанууд үргэлжилж байна. Товчхондоо бол контент тасралтгүй цуварсаар л байгаа юм. Хүмүүс үүнийг шууд бидний нүдэн дээр хэрэгжиж байгаа реалити шоу гэж нэрлэж байлаа. Орчноос сойсон нь түүнд сайнаар нөлөөлж, өөрийн бүтээсэн тэр дүр төрхөөсөө салж чадна гэж найдахал үлдлээ. Эсвэл тэр гэрээрээ дүүрэн овоолсон хогтой, мянган жомтой заваарсан байргүйгээр хинт сонирхолгүй нэгэн болж, жилийн дараа эргээд бичлгүүдээ шинэ хогийн цэг дээрээс өргөжлүүлэх байх. Бид интернетийн ачаар ямар ч эрүүл бус хүн ямар ч балаа зүйл байсан хийгээд бичлэг болгон оруулвал алтар нэртэй мөнгөтэй нэгэн болж болдог дэлхийд амьдарч байна. Энэ хүрээд бичлэг төгсөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дараад суугт бүртгүүлээд бас энэ талаар юу бодож байгаа сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Баяр та.